эргээд нөгөө эерэг сэтгэл зүг өдөөцсөн учраас тийм хариулт харьцаа эргэж ирж байгаамаа. Үл ойлголцол зөрчил мангаан үсээд бие биендээ тэгвэл би боллоо гэл өөрөө хайж гарах ажилласаа гарах ч гэдэг юм ийм хүнд хэлбэрлүү ингээ яваа орчдөг. Тэр бүхэн ерөөсө жижигхэн харилцааны асуудлаас ихсэн байдгийг ерөөсө мартамааргүй байхгүй. Нэг л өдөр хин нэг нь ажилласаа уйлж гарах хэмжээнд хүргэдэг гэдгийг бол хэлмээр байгаа. За өдрийн мэнд төргийн бизнесмен Гүрэн Академи хамтарсан Cappuccino Time podcast ээлж дугаар эхэлж байна. За ингээд өнөөдрийн ярилцагчаар Гүрэн Академи модератор багш Инх цэцэг оролцож байна. За миний би бизнесменийн ерөнхий редактор Даваад Орж. За тэгэхээр өнөөдрийн битэр ярих сэдв их гоё сэдв байгаа. За effective communication тий. За бол та нар маань бол одоо нөлөөлөлтэй харилцаа гэдээ орчуулж авч байна. Гэхдээ яг уу илүү гоё орчуулга байж болох юм гэж бас бодно тийм. Ерөнхийдөө бол гол санаа нь бол одоо харилцаа гэдэг бол тийм маш нарийн урлаг байдаг тийм ээ. Тэгэхээр яаж энэ үр дүнтэй, үр ашигтай ийм зөв харилцааг авч явах вэ? Ер нь үнний харилцаа гэдэг чинь үнний бүхэл амьдралын хэлбэр бүхэл төвшөнд байгаа тийм. Тэгэхээр үр дүнтэй харилцааг яаж авч явах гэдэгтэй холбоотой хэдэн чухал зарчмыг Инх цэцэгтэр ярилцах нь. За тэгээд ерөнхийдөө зүгээр яг одоо нөлөөлөлтэй харилцаа, үр дүнтэй харилцаа гэхээр хамгийн түрүүнд одоо чиний толгойд яг юу бууж ийн гэдгээс эхлээд сонирхолооч. За хамгийн түрүүнд хэдүүлээ одоо тэгэл бие биентэй харилцаж эхэлтэй. За сайн өдрийн мэнд те эсвэл зам дээр танилтайгаа таарал юу байна да гэж хэлдэг шүү дээ те. Тэгэхээр нөгөө мэдчилгээнээс эхлээл тэр цаашаа харилцаа үргэлжлэх юм уу, яриа өрнөх юм уу гэдэг шийдэгдээд байдаг байхгүй. Тэрийг юусоо бид нар өдөр тутам анзаардгүй маш их цаг завгүй ингээд ритмдээ хөтлөгдөд ингээд хоёр тишээ салаа явцдаг те. Эсвэл илүү ярмаар байснаа ингээд дутуу мэдрэмжтэй үлдчихдэг ч юм уу те. Иймэрхүү нөхцөл байдалтай аюул тулгардаг. Тэгэхээр ингээд юу байна да ч юм уу эсвэл завгүй л байсаар байна уу гэж би бидээс аюул асуудаг те. Ялангуяа завгүй л байсаар байна уу, завгүйгүйгээл байна уу гэдэг мэдчилгээ энэ асуулт өөрөө юу өдөөж юм гэхэлэр хүний тархин толгоонд одоо нөгөө байгаа хамгийн сөрөг мэдээллүүдийг бүгднийг цуглуулж авчираад тэрийг нь бодуулж агаад одоо хамгийн заавуу хамгийн ядраас стресстүүлсэн тэр меморигаа хүн ерөнхийдөө мэдэрж агаад завгүйгүйгээл за баяртайг ингээ гүйчдэг. Тэгэхээр харилцаа дээр чи ингээд хаалт хийгээд ерөнхийдөө дуусч байгаа тий дуусчдаг. Мэдлээд эхлэнгүүтээ дуусч байгаа байхгүй. Тэгээ тэнгүүт тэрний оронд хэрвээ тэр тухайн хүнтэй харилцаад ярилцаад цаашаа одоо өрнүүлэх хүсэлтэй байвал те аюу тактиктайгаар илүү strategic communication гэж байдаг те. И тактиктайгаар бас мэдчилээд яриа өрнүүлэх боломжтой байдаг байхгүй. Жишээ нь одоо ингээ бид нар Facebook дээр бид нар ч одоо хэдэн мянган найзтай олсоод штэ. Тэгээд яг хуу би нэг хараа байж байгаа. Тэгэнгүүт мэдээлэл авсан байж болно штэ. Нэг хүүхдийн төрсөн өдөр болсон ч юм уу. Эсвэл гадагшаага ямралтаар зугаалаад аялаад ирсэн байж бол. За аялаад ирсэн байсан гоё аялсан уу? За одоо дараа Вьетнам явахаар бол юу үзэхээр юм байна да гэд ингээд асуувал нөгөө хүн чинь амраад ирсэн хүн чинь сайхан дурсамжтай штэ. Тэр дурсамжаар хуваалцгаад илүү одоо тухайн нөгөө мэдээлэл өгөх гэж чармайгаад те тэмүүлж байгаа учраас илүү дэлгэрэнгүй хариултууд өгөөд ингээд яриа цаашаа өрнөд магадгүй нөгөө тухайн хүнтэй бас нэг ажил хэрэг цааш нь аваа явах хүсэл байж болно илүү дотн те ярих зөвлөгөө авах гэл ингээд найзлагч хүсэлтэй байж болно шүү дээ. Тэгтэл энэний төлөө тиймэрхүү байдлаар эхлэлээ тавьбал одоо яриа өрнөд харилцаа сайжраад ингээд харилцаа өргөжөөж явах боломжтой байхгүй. Тэгэхгүй хэдүүлээч одоо тэгэл юу байна мэн гэдэг нөгөө хоосон тий хоосон штэ тий юу байна гэдэг дээр ямар одоо баялаг хариулт иржээлээ да иртгүү штэ. Тэгээд тэгэл дуу. Тий ялангуяа яг энэний хэлгээд байгаа санаа нь юу вэ гэхээр positive mindset буюу одоо эерэг тий сэтгэл зүгээр эерэг өгтэй асуулт асуугаад тэгээд ингээд явах юм бол танд эргээд нөгөө эерэг сэтгэл зүг өдөөцсөн учраас тийм хариулт харьцаа эргэж ирж байгаамаа одоо ингээд цикл штэ тий юу өгөн түүнийг авж байгаа байхгүй. Тэгэхээр энийг өдөөж олдог гэдэг ийм санаа хэлж байгаа. Манай одоо presenting гэдэг хичээл байдаг. 13-аас 17 насныханд ордог presenting pitching гэх хичээл байдаг. Энэ дээр одоо body language буюу биеийн хилэмжийн сэтгэл зүг одоо удирдахын яг бид нар нөгөө биеийн хилэмжийг маш чухал гэж яриад байдаг тий бараг 35% одоо үг хэллэгээс илүү өндөр ач холбогдолтой байдаг гэдгийг ярьдаг. Гэхдээ одоо сүүлийн үеийн судалгаанууд бол ямар үг
хиллэг ашиглаж ярина. Тэр бол ерөөсөө биеийн хилэмж буюу одоо ингээ би ч гэсэн гараа хөдөлгөөд ингээд би ийм надад зөвлөгөө өгч наа гэж ингээд дахин ингээд шүү дээ тий. Энэ биеийн хилэмжтэйгээ яг адилхан хэмжээнд чухал шүү. Би бол айгаа хилдэг болцоод байгаа тий. За тэр утгаараа бол хэдүүлээ энэ одоо зөвлөгөөг аваад одоо хүнтэй мэдлэгээсээ л эхлэмээр байна л гэдэг. Тэгээд сая би ингээ нөгөө нэг одоо сэдвтэй холбоотой ингээ нэг агуулга хараад асуултаа бэлдэж байгаад нэг зүйл анзаарсан л та ингээд яг effective communication гэхээр ингээд би зүгээр өөртөө байдаг зарим нэг алдааг анзаарсан ах юу гэхээр ингээд яг ингээд би ингээд байнга ярьцлах хэдэгтэй хүмүүстэй ярьцлах ч гэсэн ингээд заримдаа ингээд одоо нэг юм ойлгохын тулд биш тий одоо дараагийн хариултаа ингээ бэлдээд ингээ янз янзын бодлоо дараагийн асуултаа бэлдээч ч юм уу янз янзын бодол ингээ толгороо дахиж орж ирээд ингээ заримдаа ингээ яг тэр хүнийг сонсч байгаа мөртлөө сонсох хүнийг тийм одоо тий яг зүгээр сонсголын эрхнэрээ сонсч байгаа мөртлөө юм оюун бодлоор сонсохгүй тийм үед байдаггүй. Тэгэхээр яг тэр юм нэг харилцаж байгаа хүндээ юм бүрэн төвлөрөхтэй за одоо би тань энд 10 минут тул тий би ингээ танд бүрэн анхаарч шигдгээ мэдрүүлэх тэр аягүй чухал юм шиг байна тий. Тэгэхээр энэ тал дээр чи зүгээр бас өөрөө анзаарсан зүйл бас манай хичээл ирүү гэж ярьдаг талаар сонирхол бол яг уу би тэд энэ одоо тэгээ бас бидний бурууч биш юм бэлээ. Нөгөө psychology те сэтгэл судлал дээр ч гэсэндээ хүн ер нь ямар чадамжтай юм бэ гэдэг талаар ярихтаа яадаг үлэхээр хүн ер нь одоо минутанд 225 үг хэлэх чадвартай байдаг юм байна л да. Тэгэнгүүт сонсохдоо 500 үг сонсох чадамжтай. Тэгэнгүүт яаж юм гэхээр дунд нэг 275 үгний gap зөрүү яваад байгааз те. Тэр хооронд янз бүрийн бодол орж ирдэг юм байна. Тэгэнгүүт энэ их бодлоод орж ирээд байгаа учраас нөгөө юу яхад тэр бодлогыг хөөж явуулахад асар их хүчин чармайлт энерги төвлөрөл шаардлагатай байгаа байхгүй. Тэр ингээд нөгөө хүн сонсч чадахгүй дундуур нь янз бүрийн бодоод те ингээд юу бодоод байгаа юм бэ? Эсвэл өдрийн хоолны ч гэдэг юм уу те ингээд сургалтанд суугаад ч юм ингээд байж адил дондоор нь утд дуурах гад гэвэл бушуухан барьж авахгүй бол эсвэл өдөр тийм хоол идэ доо гэд гинт ингээд бодол тэнэ явцсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас цаанаасаа биднэрт угаасаа чадамжийн хувьд нөгөө сонсох явцдаа янз бүрийн бодол орж ирээд ингээд юу сонсох процесс алдагдаад байдаг юм байна. Хэрвээ тийм юм бол өөрийгөө жоох илүү төвлөрүүлээ be present буюу одоо байгаадаа эндээ оршин байгаад те ингээд нэг юм байгаад байгаа юм шиг хагас байгаад хагас гадаа сэтгэл санаад яваад ингээд ахихаа орд өөрийгөө удирдах оруулж ирээд энэ их бодлоод орж ирээд байгаа хөөж явуулаад ингээд нэг юм удирдах процессыг өөртөө бол дадал хөвшил болгох шаардлагатай байгаад байна л да тий. Тэгэхээр нөгөө нэг хагас хугас энэ тэнд баймааргүй байна. Оршин байгаа газараа яг 100% оршоод хэрэгтэй зүйлээ аваад сонсоод ярилцаад ажиллаа гүйцэлдүүлээд ингээд явах юм бол цаг хугацаанд чимэлтэй дахин тэрийг сураал дахин ажлыг хийгээл те ингээд авахгүй болно л гэсэн үг байхгүй юу? Яг нөгөө чиний түрүүний хэлсэнчлэн бид нэр яг үүндээ хариулахын тулд те хариултаа хэлэх гээл хүлээгээд байгаа. Тэнгүүд химиг ер нь нэг бид нэр өөрийнхөө тухайн асуудал болгож хуурах гад ингээд зүтгээд идэх юм бас нэг шинж байхгүй. Одоо жишээ нь ингээд бид өнөөдөр би тим хоол идэт гэд ингээ ярангууд би тим хоол идэт гэд ингээд өөрийнхөө идсэн хоол руу ингээд зүтгүүлээд аваа явчихдаг ч юм уу те. Эсвэл би өчтөр амралтын өдрөөр санаар гулгаад те ингээд чаргаар тэрэлж яваад ингээд хүүхдүүдтэй агуу ямарчаад ирлээ гэд бид нар болохоор ингээд нөгөө хүнээсээ илүү давах гад өөрийнхөө туршлагыг яриад ингээд аваа явдаг нь одоо яаж юм гэхээр ер нь ингээд ямар ч сэдв яригдсан тухайн үнийг бүүцэд сонсоод тэрийг нь лавшруулж асуугаад тэр экспириенсийг тэр туршлагыг нь хуваалцаж гүнзгийрүүлэх гэж явахаасаа илүү одоо тухайн хүний ярьж байгааг лавшруулж юусоо дахиж яриулахгүйгээр өөрөө тэрэн дээрээ давж яриад өөрийнхөө туршлагыг яриад өөрийнхөө мэдрэмж одоо тэр бодлыг ярингуудаа өөрийнхөө тухайн асуудал болгож хувиргаад байгаа. Тэгэхээр өөрийнхөө тухайн асуудал болгож хувиргаад байдаг энэ харилцаа яриач нь өөрийг одоо тухайн хүнийг айгу тийм хувиа ботсон аминчхан тий ингээд айгу өндөртэй ийм болгож хувиргаад нөгөө хүнтэйг холбогдох боломж орон зайг бий болохгүй яваад байгаа юм. Ингээл тест гээл тий ерөөсөө би тэгсэн гингүүд би тэгсэн чи тэгсэн үү тий за би тэгсэн гэд ингээд хоорондоо ингээд жоох юм мөргөлдөх байдлаар харилцаа яваад байгаа. Ингээд ийм сүлэлдэх харилцан ингээд уялдах гэдэг нэг юм
зөөлөн одоо урсгал байна шүү дээ тий. Урсгал байхгүйгээр аюу хатуу ширүүн дээр би бинийг очиж мөргөд байгаа. Ер нь бол яг энэ цаг үед бид нар хамгийн хуваагдмал одоо ертөнцид амьдарч байна. Тэр бол бид нар би бинийг сонсохгүйгээр асар их хэрүүлийг Facebook дээр хийж байгаагаас харж болно шүү дээ. Ингээ комментээр урсаал явдаг. Үнэндээ анхны бичсэн постын утга учир алдагдтал доошо коммент явуулсан байдаг шүү дээ. Тэр анхны постын утга учир хэн ч хамаагүй доотлолт зүгээр би бинийг доромжлох процесс руу орсон байдаг. Тэгэхээр нөгөө одоо ингээд Facebook-ийн харилцааг харъя л да. Бид нар нэг л их хоорондоо илүү гүн сайн холбогдоод би бинийгээ юу хийж байгааг яг уялдаад нээлттэй харж байгаа ч гэсэндээ ингээд одоо чи жишээлбэл Facebook дээр хэдэн найзтай вэ? Нэг одоо 1000 гаруй байгаа. За би одоо нэг 2700 найзтай байна тий Facebook дээр. Онлайн ертөнцид ийм олон найзтай. Тэгтэл бодит ертөнцийн бид нар ганцаардлыг мэдэрч идэг байхгүй. Одоо ингээд энэ тохиолдол айгүй олон болцсон тий. Тэгээ гэртээ очингуудаа харилцаа гэдэг зүйлийг одоо хэдүүлэн зүгээр энгийнээр л бодъё л та. Гэртээ очиод тал талд нэг утас барьчихна. За одоо ингээ хүүхдтэй болоод маш эрт утас өгдөг болсон тий. Тэгэнгүүт бүгдээр энэ тал талд ингээд уцаа бариад орой харилцаагүй хүмүүс болчдөг. Гэтэл эхнэр нь нэг л чухал зүйл хэлээд одоо ороод ирэхэд гिचэл ингээд утас руугаа харсан хэвээрээ ерөөсө харцаа цаалахгүй анхаарлаач тэндээс авахгүй ингээд хоорондоо ерөөсө харилцаж өгөхгүй тийм байгаад. Тэнгүүд ингээд нөгөө сошиал дээр л ерөөсө бүх харилцаа бүх зүйл болоод байгаа юм шиг мөртлөө яг ингээд бодит мэдрэмжээ хуваалцах, асуудал гарах, амжилтаа хуваалцах энэ тэрэ болоод ирэхлээр энэ бүхэн мэдрэмжийнхаа түвшинд бүрээд ирэхлээр ингээд хуваалцах найз тавартайгаа гинт мэдээд аягүй их ганцаардлыг мэдэрдэг те. Тэгэхээр нөгөө яг энэ дээр бол яаж вэ гэхээр энэ судалгаа бол Esther Perel гэдэг энэ psychology сэтгэл судлаачийн өөрийнх нь судалгаан дээр үндэслсэн мэдээлэл учраас бас энийг цохиж хэлмээр байна. Тэгэхээр бодит харилцаан дээрээ бас илүү их анхаарах одоо бид нэр цаг хугацаа байна. Одоо шаардлага байна тий. Түүний тулд одоо бид нэр юу хийх хэрэгтэй вэ? Илүү сайн бие бинийгээ сонсоход нөгөө цагаа зарцуулах хүч энерги өгөх хэрэгтэй тий. Одоо би чамайг сонсоо сууж байхдаа ийм зүйлийн талаар ярьж байгаа юм байна шүү дээ. Миний ойлгож байгаа юм. Би ингэж ойлгоод байна. За ийм юм ярьлаа гэд ингээд араас нь бүх үг хэллэгийг ойлгоод тий дараа нь би ингэж ойлголоо зөв үү гэд ингээд уг нь тий лавшруулаад явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл одоо чи одоо тэрний оронд би тэгвэл тэгээгүй л дээ ингэсэн гэд ингээд шал өөр сэдв рүү оруулаад ингээд мөргөлдөд байгаа байхгүй тий. Тэгэхээр яг би бинийгээ сонсъё тий. Яг байгаа газараа байсан шиг байгаад тухайн цаг мөчтэй бас оршдог болъё тий. Тэгээд одоо тэр нөгөө янз бүрийн бодлоод орж ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бас нэг хөөх тал дээр хэдүүлээ бас нэг ядаж эсвэл хажуу тийш түр аваа тавьчих болно. Хажуу тийш ингээд түр аваа тавих дээр жоохон өөрийгөө одоо нөгөө хүчилдэг тэрэн дээр нэг баг зэрэг одоо анхаарад те тэрэн дээр ингээд хүчээр өөрийгөө захирах гэж оролдох юм бас оролдлого байж болно. Тэгээд нөгөө манай бас нэг алдартай нөгөө Bill Nye Science Guy хэлсэн үг байдаг те одоо хүн хинтэж битгий гол чарц хүн бүхэнд одоо таны мэдгүй нэг зүйл байгаа тэрийг мэдэж авна гэдэг бодлоор альва харилцаанд ингээд шинэлгээр те шинийг хүлээж ингэж ороо. Тэгэх юм бол бүнийг их хүн анхааралтай сонсд юм байна л та. Тэр утгаараа хэлж байна. Тэгээ товч тодорхой бай гэж байна. Мэдээж хэрэг ингээд сонсгоод хичээж байгаа хүнд те асар их юм яриад маш их details өгөөл те ингээд дахин давтаадах чи өөрөө яриаг унгаад сонирхолгүй болгоод доош нь явуулаад нь штэ. Тэгэхээр манай ерөөсөө communication хичээл дээр заадаг зүйлс бол ерөөсөө эднэр гэхгүй товч бай, сайн ойлгож сонсон. За тэгээд араас нь тий өөрийнхөө нөгөө туршлагыг бусдын туршлагатай 100% харьцуулж болохгүй угаасаа бүгд өөр байхгүй. Тэгээд өөрийнхөө тухай болгоод явчлгүй цааш нь үргэлжлүүлээд лавшруулад ингээд асуудаг бай гэдгийг хэлж байгаа. Тэгээд хүмүүстэй их нээлттэй сайхан гололгүй харьц. Тэгээд хүмүүсийн санаа бодол, үзэл бодол тий хүсэлт юу байдیں۔ Шүүмж хэрэггүй юм бол гэртээ ганцаараа тэмдэглэлийн дэвтэртээ бич гэж байгаа. Сошиал дээр нэг пост оруулчаад сөрөг хүмүүс цаашаа гэж мэгээд ингэ бичсэн байдаг тий. Эсвэл бол ийм сөрөг шүүмж эсвэл сайжруулалтын төлөв шүүмж юу байж болно шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүсийн ингээд сошиал дээр нөгөө харж байгаа өнцг нь юу вэ гэхээр сайн шүүмж байсан ч хаяад муу шүүмж одоо илүү доромжлын өнгө аястай байсан ч хаяад ингээд бүгдийг хаяад байна л та ингээд ямар ч фильтргүй. Тэгхгүйгээр илүү нөгөө юу ямар байгаа.
тэн дээр шүүмжийн сэтгэлээр хандаад аль нь сайжруулалтын шүүмж вэ, алийг би авах вэ гэдэг дээр бас ч жоохон толгоогоо ажилуулад энэ дээр нөгөө цензуртай байхгүй болвол бүгдийг авахгүй болчихгоо чинь тухайн хүнд ямар ч төсөл төгжил явахгүй болоод эхэлж байгаа хгүй. Ер нь шүүмж авахгүй хүн гэдэг чинь тэгээ зогссон л гэсэн үг шүү дээ, тий. Ганцаар л их байна гэх тий. Одоо бүр тийм нэр томьёо байдаг юм лээ. Ингээд lonely code буюу одоо ганцаарцсан сүрэг гэдэг орчин үеийн нийгмийг тий. Одоо бол бидний харилцах, мэдээлэл авах, мэдлэг авах одоо сууг хүн төрлийн түүхэнд байгаагүй хэмжээгээр их илбэг дэлбэг шүү дээ. Илбэгтэй байна. Гэтэл ингээд бид нар ингээд ганцаардаад олоолаа байгаа мөртлөө ганцаардаад ийн гэдэг чинь тийм нэг том асуудал байгааг л хэлээд байгаа юм л да. Тэгээд яг сонсно гэдэг дээр зүгээр би бас нэг номны тухай бас жижиг жоох ярих гэдэг юм л да. Германы Херман Хессе гэдэг алдартай зохиолч байдаг. Тэр хүний одоо бурхан багшийн амьдралаас идэвсэн Сидхартта гэдэг ном байдаг. Тууж ба тий бараг тууж сайхан орчуулагдсан байлээ. Тэрийг уншиж үзвэл яг тэр нэг хүнийг сонсно гэдэг яг ямар амар гоё тийм ур чадвар ер нь тийм том эрдэм бэ гэдгийг тэн дээр гардаг. Тэн дээр нэг жишээ ярихад бол ингээд одоо бурхан багш ингээд нөгөө нэрэл хайгуулъя гээл даянчтал явж байгаа те. Тэгээд нэг гол гатлах болоод нэг завчин дээр ирдэг. Тэгээд тэр завчныг гол гаргуулаад цааны хотод очиод өчнө олон амьдрал ингээл гэр бүл болоод ингээл байж исэн сүүлдээ ирэхэд ингээл энэ биш юм бэ те. Тэгээд дахиад нэрэл хайгуулъя болцаал нэг голоо гатлахсан нөгөө завчин чинь байж л байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө ингээд яг одоо түрүүний ярьсан шиг ингээд яг жинхнэр сонсдог хүн ерөөсөө олдож өгөхгүйсэн те. Гэтэл яг тэр нөө хамгийн сайн сонсогч тэр завчин болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд түгээд буцаж гол гарахтаа ярьж байгаа л голын наам гарч ирэл тэгээд цаашаа яв тэр хүнтэй амьдраад ихсэн. Тэр хүн зүгээр ингээл бүх ингээл анхаарлаараа 100% ингээл тэр хүнд одоо шингээд гэх юм үү ингээл юу ч хэлэхгүй мөртөө сонсоод байна. Тэгээд яг тэгэж тэр хүн ингээ төвчээртэй сонсоод тэр хүн бүх юм ярьж байгаа хэвчээ тэр одоо эрэл хайгуулынхаа гол имийг олж байгаа байхгүй. Ийм гэсэн юм байна амьдрал гэдэг юм утгатай гэхээр тэгэхээр сонсно гэдэг бол амар тийм маш их тийм судлаад явах энэ амар гоё эрдэм юм шиг байлээ. Тэгээд би бас ингээ сэтгүүлч хувьд одоо янз янзын хүмүүсээс асуулт асуун те бас ингээд сонсох юм ингээд өөрийгөө сайжруулах гал яваад байгаа байхгүй. Тэгээд гоё харилцаараа болохын тулд асуулт айгүй чухал те. Тэгэхээр асуулт бас яг ямар байх вэ гэдгээс айгүй олон зүйл шалтгаалдаг. Нөгөө хаалттай нээлттэйгээд тэгэхээр энэ дээр бас сонирхолж яриач. Асуултан дээр юм байхгүй. Ер нь нөгөө одоо даквайторч хоёулаа сэтгүүлчтэй асар олон үнтэй ярьсан хийгээд ингээд ирлээ. Тэр хугацаанд бол бас их нөгөө залуу сэтгүүлч явд гаргаж байсан алдаа бол дийлэнхтэй за энэний дараа юу асуух вүлээ хэлээ гээл асуултаа бодоол эсвэл бол бицэн асуултаа хараад буруу хэлчихвээ зүгээр гадаад хүнээс асуулт асуувал бүр хэцүү те нөгөө асуултуудаа зөв биччихгүй гэдэг анзаарал те. Яг уу ийм ба. Би нөгөө нэг олон гадны бас том сэтгүүлчдтэй уулзаад хичээл энэ төр авч ирсэн. Тэгэхээр тэр хэд маань ер нь ярьслаг авах техник дээр маш сайн асуултуудаа бэлтгэн зөв гэрийн даалгавраа хийгээд тий асуултуудаа ингээд сайхан бэлдэж ихсаад ирнэ штэ. Тэгтээ хамгийн сайн асуулт тэр ярьслагыг ерөөсөө нандин чамин болгосон зүйл бол дундаасаа ойлгоод сайн сонсож жагаад сугалж авч асуусан асуулт л хамгийн сайн асуулт болж тухайн ярьслагыг амьдруулдаг гэж үздэг байна. Тэгэхээр тэрийг бол байнга хэлж байдаг. Та маш сайн сонсороо тэр дундаас л гоё асуулт гарч ирнэ. Нэг сэтгүүлчийн хичээлийг үзчихсэн мастер класс дээр. Тэр сэтгүүлч хэлжсэн. Би миний хамгийн сайн асуусан асуулт ерөөсөө тэгээд гэж асуусан асуулт байсан шүү дээ. Тэгээд гэсэн чинь юу хариулж чадхаа мэдхээ болоод одоо ерөнхийлөгч болох гээд өрсөлдөжсэн кандидаттэй ярьсан хийж байгаа хгүй. Тэгээд гэд асуусан чинь цаашаа хариулж чадхаа аваад ингээд хэвцдэг баг. Тэгээд тэр гацж байгаа мөчл зурагтаар гарсан байхгүй юу? Тэгэл нөгөө body language үчиг тий body language тэгээд тэр чимээгүй удаан байгаад гинт одоо энэ дээр хариулт байхгүй юм байна штэ гэдгийг одоо ингээд өрөөг уншин штэ тий ингээд тухайн уур амьсгалыг үзэгчд уншаал ойлгочихж байгаа байхгүй юу? Одоо уншаад хараад ойлгоно штэ тий. Тэгэхээр тэр бол миний хамгийн сайн асуулт байсан. Түүнээс биш одоо судлаад тэгж их асуусан асуултууд өмнөдөө байгаагүй штэ гэж хэлдэг байхгүй. Тэгээд яг асуултан нэрийн одоо нээлттэй асуулт асууна гэж байгаа тийм. Өөрөөр хэлбэл хизээ, хэрхэн, яаж, юу гэдэг нөгөө асуултууд байгаа шүү дээ. 5 асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө 5 асуултын хүрээнд бид нар ч гэсэн мэдээгээ бичгтээ ингэж л биш дээ. Анх сэтгүүлчүүлээд тэгэхэд 5 асуух үгэндээ хариулна шүү. Хизээ, хэрхэн, яаж, юу гэдэг асуултаа яагаад гэдэг тийм. Тэгэхээр энэ ийм үгтэй асуулт асуухлаар хүн дэлгэрэнгүй хариулт өгдөө.
Өчтөр нэрэ гэртээ харах чи амар байсан уу гадаа айгу харанхуй болсон байсан айсан уу гэсэн чи. Харин тий айсан гэд ингээд дуусчих жоох тий. Энэ ч бол yes no-оор л хариулж штэ тий. Тийм үгүйгээр л хариулт хийсний бас нэг шинж байна. Тэрний оронд яна өчтөр нэлээд харахуулсан чи гараад явсан ямар нэг юм замд чинь таарсан уу тэ юу чамайг айлгсан гэртээ арих замд чи гэд ингээ асуугууд бод чи явж араас нэг хүн дагаад байгаа юм шиг санагдаад энэ тэндээс нэг юм гарч ирээд байгаа юм шиг бодогдоол ингээстэй нэлээд юм болчоод явсан штэ юм шүү дээ гэд ингээд мэдрэмжээ хуваалцаад ирдэг байхгүй юу. Тэгэхээр хүн нөгөө мэдрэмжээ хуваалцаж байгаа цагтаа илүү тэр нөгөө харилцаа өргөж тэлж ингэж илүү хариулт мэдээлэл өгөх юм бүсэл ирмэлзэл төрдөг учраас энэ нөгөө асуух хөвгтэй асуултуудаар дэлгэрэнгүй хариултууд авах юм бол хүний хүн хоорондын харилцаа нэлээ өрнөөд тэр яриа өргөжж явна гэж үздэг. Асуултаа асуучлаа. Тухайн хүн хариулт хэлчихлээ. Хариултыг нь би сайн ойлгоод одоо Давка надад Сидхартагийн номны талаар ярьж өглөө орчуулагдсан юм байна. За тэгээд хаанаас авч болох уу гэд би ингээ нэмээд асуусан шүү дээ тий. Би ингэж за ном нь хэвлэгдсэн юм шүү дээ. Монгол хэл дээр орсон юм байна. Тэгэхээр хаанаас авч болох уу гэд ингээ нэмэлтээр summarize буюу хураангуулчаад чиний хэлсэн зүйлийг би асуултаа асуусан тий. Чи надад хариулт хэлсэн. Тэнгүүт би хураангуулад чамд чиний юу ярьсныг хэлэнгүүт чи маань яаж ийм гэхээр намайг сонссон юм байна гэдэг мэдрэмж авч байгаа. Намайг сонссон юм чинь би эргээд одоо хариулт өгөхдөө илүү итгэл зүтгэл сэтгэлтэйгээр ярина да тий улам ингээд өрнөөд эхлэн штэ. Тэгэхээр чи надад тэндээс очиод аваараа надаа бас байгаа шүү тий энэ ном чи бас зээлээд уншвал заавал шуудалдаж авч яах юм гэж чамаас илүү их сэтгэл гараад хийж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд би чиний өгөөмөр сэтгэлийг тий лейблтэй шашиг наагаад ингээд чамаг өдөөд ингээд өөртөө ярих юм хэмжээнд оруулж ийна л гэсэн үг байна. За ингээд сайн асуулт асуучлаа. Question одоо нөгөө нээлттэй асуулт асуучлаа. Хоёрдугаарт хураангуулаад тухайн хүний хэлснийг эргүүлж хэлээд би өөрийнхөө ойлгосныг шалгаж байгаа нөгөө талаас би чамайг сонссон шүү гэдгээ мэдрүүлж байгаа шүү дээ, тий? За ингээд явсны дараа чи нөгөө яриа чи өргөжөөд ингээд яваад эхэлж байгаа байхгүй. Тэр яг сайн асуулт асуумаар байна. Сайн сонсомоор байна тий. Active listening буюу идэвхтэй сонсомоор байна. Идэвхтэй сайхан нээлттэй асуулт асуучмаар байна. Тэгээд хураангуулаад эргээ хэлжмээр байна. За энэний дараа бол яриа өрнөхгүй байна гэж байхгүй л тий. Бас нэг юм одоо сонин 91-тэй хүн бүхний бас нэг алдаа байдаг юу гэхээр дээр би нэг нийтлэл уншиж байсан BBC-дээс байсан баха. Одоо нэг зөвлөгөө өгөх донд автахгүйгээр яаж зөв байдлаар зөвлөгөө өгөх вэ гэх юм одоо тий. Яаж тэр нэг баланслах вэ гэх тий. Энэ дээр бас чи өөрийнхөө ажиглтыг бол энэ бас айгүй гоё point. Ягаад тэгэхээр би ч гэсэн өөртөө анзаардаг ингээд нэг мэдхэд ингээд нөгөө нэг өөрийнхөө уншсан одоо сонссныг ингээд шууд тулгаад явчихдаг те энэ нь илүү дээр гэдэг ч юм уу ингээд те ер нь энэ л чам тохирно гэдэг ч юм уу те нөгөө хүний ингээд бас бүрэн сонсохгүй байгаа шүү дээ те. Энэ дээр нөгөө түрүүн бас хэлсэн те нөгөө өөрийн туршлагыг бусдын туршлагатай 100% харьцуулж болохгүй. Яад бол миний ээж автагаа харилцаа нэг ондоо чиний өсөж төрсэн орчин тэр харилцаа нэг ондоо байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл яг адилхан чи тэгчгэл хэрэгтэй гэж хүмүүс айгүй их зөвлөдөг байхгүй өөрийнхөө туршлага дээр үнслээ те. Тэгж бодохгүйгээр энэ хүн чинь өөр шүү дээ гэдэг утгаараа нэгдүгürt бодох хэрэгтэй те. Нөгөө талаас зарим хүн ерөөсө зөвлөгөө өсөөгөөр өөрийнхөө талаар ярьдаг байхгүй. Зүгээр сонсгох тий өөрөө яриа тайвшрах ийм хэрэгтэй байсан байж болно. Одоо нөгөө яг нөгөө утасны call operator ажилуулдаг ийм байгууллагууд нэлээд байгаа штэ тий ингээд утсаар яриад асуудлыг шийдэж өгдөг хэрэглэгчийн үйлчилгээний хэсэгтэй тий. За энэ дээр бол дийлэгтэй яадаг гэхэлээ нөгөө хэрэглэгч орж ирлээ, бухимдалтай байлаа, асуудал хэллээ. Тэрний нөгөө талдаа нөгөө оператороо уцаагаад ярьж байгаа ажилтан маань ерөөсөө хамаг мэдээлэл нь компьютер дээр харагдаж байгаа байхгүй бүртгэлтэй утасны дугаараараа ороод ирсэн бол угаасаа бүх мэдээлэл харагдаж байгаа шүү дээ. Тэрийг харж агаад тэр дороо шийдлийг хийх боломж байгаа угаасаа. Бүгдийг нь харж байгаа. Тэгэлгүйгээр тухайн хүний асуудлыг сонсоод, яриулаад ингээд дундын шийдэлтэй ирэх хэмжээнд хүрсэн хойно тэр шийдлийг санал болгоод хэлдэг байхгүй. Уг нь бол тэр хүний Германдэл хэдийн нөгөө анх шийдэл байгаа шүү дээ. Анх уулзсан дугаараараа яриад ороод ирэхтэн тий. Энэ хугацаанд ер нь юу хийж яах гэхээр нээлттэй асуулт асууж байгаа. Би ингэж ойлголоо зөвөө гэж оператор асууж байгаа.
Нөгөө талаасаа тий за би одоо таныг сонслоо, таны асуудал нөгөө хүн чинь тэрийг ярьж байгаа хувцас тайвширчдаг. Тий тайвшраад ирнэ. За тэгээд нэг ийм шийдэл байна. Та ингэвэл ямар вэ гэдэг нөгөө харилцагчийн халамж үйлчилгээгээ үзүүлээд ингээд дундын шийдэл рүүгээ ирвэл тэр хүн ч хүлээж авна шүү дээ. Тайвшраагүй бухимдалтай байгаа үед ямар ч шийдэл санал болгоод таалагдахгүй байх магадлал өндөр гэдэг байхгүй. Тэгэхээр энэ талаас бас ер нь бодолцуул айгүй зүгээр. Тэгээд бид нар ер нь нөгөө бусдыг харахтаа дандаа зан авираар тайлбарлах гэж болдог. Өөрөөр хэлбэл надад чинь угаасаа хоцордیں۔ Надад чинь угаасаа л ийм хүн гэж айгүй хэлдэг те. Тэгтэл өөрөө хоцроод ингээд хурал мурал те өглөөний ажилдаа ингээд хоцроод ороод өөстө замдаар тийм жолоочтой таараа жоохон маргалдаад эсвэл хүүхдээ өргөж өгсөн чинь зам тийм тохиолдоод гэд ингээд айгүйх нөхцөл байдал шалтгаан хэлээд хэлдэг байхгүй. Бусад хүн хоцроод ирэхлээр наа чи угаасаа л юм гэдэг байхгүй те. Тэр яг энэ хоёрын байрыг соливол ер нь яг ямар те ойлголцол ямар орчин ямар одоо уур амьсгал бүрдэх вэ гэдэг талаас бас харах хэрэгтэй. Яг зүгээр үргэлж ингээл буруутай байхад нь хамгаалаад гэсэн утгатай биш те. Мөнхийн хоцордог хүнийг хоцорж байгаа юм хамгаалах гээгүй. Зүгээр бид нар дийлэхдээ өөрийгөө зөвтгөж бусдыг буруутгах гэдэг. Буруутгахтаа тухайн хүний төрөлхийн зан авир, төрөлхийн зүйл юм шигээр тайлбарлах гэж ингэж оролддог байхгүй. Тэгэхээр эннийхээ оронд те нөгөө хүнийг ч гэсэндээ ямар нэг нөхцөл байдал тохиолдсон байж магадгүй гэдэг утгаар нь бас нэг хоёр дахь боломж өгөх. Тэгэж харилцаан дээрээ бас нэг жоохон уян хатан байх тал дээр ойлгож хандах бас ийм юутай байвал те сэтгэл зүйтэй байвал бидний харилцаа илүү бие биентэйгээ одоо ойлголцох төвшөнд бас жоохон илүү ойртох юм болов гэж бол бодоод байна те. Стивен Ковны ном байгаа шүү дээ те. 7 дадлын тухай. Тий. Тэн дээр нэг юм гоё жишээ байдаг. Нэг эмэгтэй ингээд метронд ороод ирсэн чинь ингээд хоёр хүүхэдтэй ингээд нэг эрэгтэй явж байсан. Хоёр хүүхэд тэргээр өмүүлэл ингээд чангач хашгираад. Айгу тийм вагон дотор хүмүүс ингэж яхан тавгуутай байгаа байхгүй юу? Ер нь тийм их зүйл гардаг шүү дээ. Айгу тавгуутай л ингээд энэ одоо ямар дүүрсэн гар хүүхдүүдийг яаж юм хийлээд явахгүйгээд тэгээ бүр төвчхээгээд хэлж байгаа хөх тэр эмэгтэй ингээд хүүхд чинь ингээд чимээг авч болох чинь нөгөөд ингээд нэм рүү гүлэрцсэн байжсэн заавчлаарай. Гэхдээ ингээд сайхан ингээд бид гур имлгээс гарч ирж байгаа маа ээж нь нас барт дөнгөж нас барчаа байж байна. Гэтэнгүүт чинь шал нөхцөл байдал шал ууралж байгаа хөх тэр гэж. Тэгэхээр нөгөө нэг түрүүнээс ингээд хүний гадна төрхөөр ч юм уу эсвэл ийм нийтлэг тийм стереотип гэж ярьдаг шүү дээ. Тийм хөвшүүл ойлголтуудын хүрээнд дүгнэх бол ингээд ихэнхдээ буруу болоо явчихдаг юм билээ. Тэгээд бас нэг зүйл бас сонирхож асуумаар байгаа юм гэхээр би бас өөрийнхөө жишээг л оруулах хөвчлөх гэсэн юм да. Тэгээд сурагч байхдаа ингээд тэр үе чи аягүй олон шар сонирн байсан те ингээд. Гэхдээ тэр дунд одоо нэрийг санахгүй. Гэхдээ нэг гоё юм арийнхын нүрэн дээр юм байнгын зөвлөгөө харилцааны холбоотой зөвлөгөөнүүд нийтлэгддэг байсан юм. Тэгээд тэндээс юу ойлгосон гэхээр ингээд ер нь хүнтэй бас нэг үр дүнтэй гоё харилцаа эхлүүлэх гэвэл тэр хүнээс судлаад тэр хүний дуртай юмас яриагаа эхлүүл гоё болдог гэдэг. Одоо юу гэдэг хөл бөмбөг сонирхдаг хүн байвал те. За өчигдрийн тэмцээч станерын нэг гал боллоо шүү гэдэг ч юм уу те. Тэр одоо яач шүү гэдэг ч юм уу. Тэнгүү тэр хүн чинь ингээд шууд нэгдэж байгаа байхгүй. Яг тэр ингээд нэг гол төлхөр ихэн төлөгчж байгаа те. Хүмүүс нөгөө сошиал орчинд аяг өөрсдийнхээ талаар мэдээлэлд оролцсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр мэдээллийг нь хараад судалгаагаа хийгээд энэ хүнтэй ийм юм ярил илүү цаашаа хөгжих юм байна, өрнөх юм байна гэдэг энэ нөгөө нэг мэдээлэлээ цуглуулах явж байна. Тэгээ мэдээлэл цуглуулад очиод ингээд асуулт асуугаад зөв нөгөө гогцоо татвал тэгэл илүү сайн ярилцал цааш явж. Тэг ямар ч мэдээлэл цуглуулаагүй те ингээд мэдээлэлгүй юм чи очихоороо тэгэл хамаагүй юм асуувал байгаа онохгүй те. Тэгээ нөгөө байгаа цаг хугацаанд амжихгүй тэгээ салаа явах айгу өндөртэй болчих штеп. Тэгэхээр тэр болоод айгу оновчтой зөвлөгөө тухайн хүний юунд дуртай, юунд дурггүй те юу тэр хүнийг баяртай болгодیں, юу тэр хүнийг гониглуулдیں. Энэ их мэдээлэл чинь цуглуулсан хүн чинь одоо тийм өрнөлгүй харилцаа өрнөлөх яриа өрнөлөх явж боломжгүй болж ирж байгаа байхгүй тий. Яг хоо байгууллагын харилцаан дээр бидүүлээ нөгөө манайх ч одоо жишээлбэл effective communication гэдэг хичээлийг байгуулахад одоо айгу хавдаг. Тэгэхээр нөгөө байгууллага дээр дийлэгтэй надаа хэлээгүй штэ чи хэлэхгүй яасан юм бэ те ингээл эсвэл дараад хамгийн ойрхон нь мэдээлэлтэй байдаг ч юм уу те нэг ийм нөгөө мэдээллийн дундаа ийм алдагдал үүссэн харилцаа аяг байдаг байхгүй. Тэгээд ихэнх ажил төсөл багийн ажил те нурах
Энэ их эхлэл бол ерөөсөө л харилцаа байдаг. Хоорондоо мэдээлэл дутуу солилцоо, ямар суугаар хизээ хэрхэн яаж энэ мэдээллийг солилцох уу гэдэг тохироогүй. Өнөөдөр те ингээд би давка өнөөдөр төслийн баг хуралдахгүй гэсэн шүү чи цаашаа хэлж ирээ нөгөөх нь заагингуудаа мартчихдаг те. Тэгээ ингээд юу ангууд баахан урлагийн өрөөнд цуглаад мэдээгүйгээс болоод иймэрхүү бохомдол үүсэл ингээд хэлэхгүй яасан чи гэмий гэл иймэрхүү юм уусч штэ те. Тэгэхээр байгууллагын харилцаан дээр ялангуяа хэдүүлээ энийг айгу маш сайн анхаарах хэрэгтэй. Яг бол ажлын ерөөсө тал нь 50% нь харилцаа. Тэрнээс цаашаа үр дүнтэй болох уу бусад үйл ажиллагаанууд шийдэж байгаа байхгүй. Маш сайн харилцаатай байвал дунд нь завсардах, хоошлох, тэ ухрах энэ бүх үйл ажиллагаа чинь энэ нэг юм хөвгөлтэй үйл ажиллагаанууд тасдагдаад байхгүй болоод аюу хурдтайгаар эрчтэйгээр ажил өрнөө цаашаа явна. Хамгийн гол нь ерөөсө байгууллага доторх харилцаа ингээд маш сайн зохион байгуулалттай ойлгогдсон хин хаанаас ямар мэдээлэл авах вэ гэдгийг маш сайн ойлгоцсон ийм нөхцөлд бол гомдол санал баг ялангуяа яагаад гэвэл хин нэг нь одоо тий гомдол тэгээд нэгэндээ жишээлбэл гомдцсон тий эсвэл дургуутсан байвал энэ бүхэн чинь ингээд аяндаа засарчнаа болчноо гэдэг ингээд ялангуяа ажлын байран дээр хүмүүс тэгээд хитрхи дотн биш учраас тэгээд яваад идэг байхгүй. Тэнгүүт яаж яах гэхээр тэр чинь яг идэ бэр шиг ингээд явж идэг. Гээл томроол тий. Тэнгүүт дараагийн нэг үйл ойлголцол гарна шүү дээ нэг ажил дээр. Тэнгүүт чи дандаа ингэдэг тий. Чи өмнө нь ч гэсэн ингээ үздэг. Бүр 2 жилийн өмнөх асуудлыг сөхөж гаргаж ирээд тий. Тэрэн дээрээ нэмээд ингээд томорсон үйл ойлголцол зөрчил мангаан үсээд бие биендээ тэгвэл би боллоо гэл өрөөг хайж гарах ажилласаа гарах ч гэдэг ийм хүнд хэлбэрлүү ингээ яваа арчдаг. Тэр бүхэн ерөөсө жижигхэн харилцааны асуудлаас ихсэн байдгийг ерөөсө мартамааргүй байхгүй тий. Тэгээд дарагтай ойрхон ингээл мэдээлэл авдаг иймэрхүү байгууллага байгаа дэвэл удаан хугацаанд энэ харилцаа чинь тал талаасаа хүмүүсийн тэр уур амьсгал, ажлын үйл явц, үйл ажиллагаа бүх юмыг имтэлсээр байгаа ингээл нэг л өдөр хин нэг нь ажилласаа уйлж гарах хэмжээнд хүргэдэг гэдгийг бол одоо хэлмээр байгаа. Нөгөө талаас яг хуу даргын бас ингээ арга байрал ажилтнуудын хоорондын мэдээ солилцох арга барилаа бас өөрөө бас нэлээ ойлгох хэрэгтэй. Жишээлбэл ингээд нэлээ хараа муутай нүдний шилтэй өндөр юутай линз энэ төр зүүдэг хүн байлаа тэрийгээ сайхан ингээд бичиг баримтаа өгтөө томоор гаргаад авчирч өгдөг. Илүү одоо стори хэлбэрээр сонсдог. Ингээд бүний амьдралтай холбож презентацнаа тавихлаар тэрийг илүү ойлгох. Эсвэл бол ингээд нэг тийм ийм нөгөө яг уу харилцаан дээр ялангуяа нөгөө psychology, behavior science дээр хүмүүсийг гурван ангилт яг уу дийлэнх нь бид нөгөө photo memory буюу зурган хэлбэрээр киношик гэсэн үг те юмыг ойлгож хүлээж авдаг. Тэр бол 80% таа байдаг. 20% нь яадаг вэ гэхээр нөгөө сонсох талаасаа илүү юмыг хүлээж авдаг гэсэн үг тий. Ерөөсө 5% нь ямар байдаг вэ гэхээр мэдэрдэг юм даа. Хүнд нэг илүү их хүрх гээд байдаг хүмүүсийг анзаарч байсан. Сайн уу өстэй нэрээ одоо уулзаагүй юм байна шүүгээ тэрвэрэд авч байгаа болол тэр хүн бас магадгүй нөгөө мэдрэх хэрэгцээн дээрээ илүү явж байдаг. Тим харилцагч гэж болно тий. Сонсох тал дээр илүү одоо анхаарал өгдөг усуд бол энэ тоо баримт аналитикл тийм нөгөө маш юм цэгцтэй ойлгомжтой зүйлсээр бас дамжуулж мэдээлэл авах гэдэг. Ихэнх нь бол ийм стори тейлэгтэй байвал тий шоулог байвал тэр шоулог байвал илүү юм хүлээж авах гэж юм уу. Тэр мэрэг бол зарим захирлууд бол айгүй ил тод ойлгосон байдаг учраас зүгээр л яг голыгоо хэлчих гэдэг ч юм уу те надад тэгж сонсогдоод ах юм. Тэгээ тэр хүмүүс бол надад тэгж сонсогдоод ах юм, надад тэгж харагдаад ах юм гэж ингээд өөрийнхөө үгээр бас хэлж өгдөг байхгүй. Тийм. Тэгээ байгууллагын харилцаан дээр би бас зүгээр сүүлийн өөрийнхөө анзаарсан нэг зүйлийг ярихад захирал хүний хувьд ингээд нөгөө доор байгаа хүмүүс нь яг харилцааны ямар хэлбэрийг ашиглавал илүү нөгөө нэг тэр хүн нийцтэй тухтай те гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Ялангуяа удирдлагын стилийг аягүй сайн ойлгоод тэрэнд нь тааруулж мэдээлэл өгөх тий харилцах тэр суваг форматаа тохирох ойлгох ингээд дундын шийдлээ олох нь аягүй чухал. Тэгэхээр зөвхөн өөрөөхөө дайраж одж болохгүй хүнийхийг бас харгалзаж үзнэ. Гэх мэтчлээ эний эдгээр зүйлсийг бол тохирох нь бол маш чухал байдгаа л гэдэг хэлмээр байгаа. Яг хөө ер нь бол нөгөө подкаст төгсөж байгаагийн одоо сүүл дээр хэр чанартай, хэр идэвхтэй сайн сонсно. Тэр эргээд тухайн хүний юу хэлэх, яаж хэлхийг шийднэ л гэж хэлмээр. Тэгэхээр арай тус болоо би бас нэг юм. За. Одоо ингээд сая ингээд чиний ярианаас бас ингээд
гэс санаа ороод ирлээ л дээ. Юу гэхээр одоо дижитал шилжилт гэдэг ингээд ийм ойлголт байгаад байгаа шүү дээ. Ингээд энэ маань ихэд ингээд нөгөө тэр харилцааг явуулах арга хэрэгслийг бүрэн одоо яг хэмжээг өөрчлөх гэдэг байгаа тийм одоо ойлголт юм уу да тий. Тэгвэл дижитал шилжилтийн төслийн 70-80% фейлддэг юм билий. Бүр тийм хатуу статистик байгаа. Ягаад фейлдэг гэхээр нөгөө хуучин ингээд нөгөө ийм одоо нэг хараад жижиг өрөөнд бол ингээд эргэж хараад ингээд харилцаас урт хүмүүс чинь гин тийм янз янзын дижитал түүл ороод ирэхээр ингээд тэр нь амар яшигтай санагддаг тий. Ягаад хэрэгтэй гэдэг нь юу яах гэдэг нь айгүй ойлгомжтой болдог. Тэгээд яг тэр бас тэр нэг шилжилтийг сайн удирдах чадахгүй, сайн ойлгуулж чадахгүй их тийм дижитал төслийн ажил нь фейлддэг гэх тийм байна. Тэгэхээр яг бас тэр communication талаас нь айгүй ойлгох хэрэгтэй юм гоё. Энэ communication арга барилыг ашигласнаар бид нар юунд хүрэх гэдэг гэдгийг тэр хүмүүстэй ажилчтай болонгоё. Яг нь дижитал шилжилт тэр нэг дижитал шилжилт гэдэг чинь янз бүрийн тоног төхөөрөмж эсвэл програм амжилт чинь хүмүүсийн харилцаж байгаа арга барилыг л арай өөр ашигтай байдлаар зохион байгуулах гад илүү тодорхой болгох гэдэг тий. Тэгэхээр яг тэр талаас нь ойлгуулах аюу юм чухал юм байна лээ. Энэ бол яг илүү нөгөө бас өөрчлөлтийг удирдах гэдэг нөгөө ойлгомж тий ажил том ажил штэ тий. Энтэй илүү бол өөрчлөлтөн дээр ерөөсө манлайлдаг хүмүүс байна. Манлайлдаг хүмүүсийг сонгоод тэднэрээр удирдуулах дараа нь тэр хүмүүсийг дагдаг хүмүүсийг араас нь оруулах тий ямар үйл ажиллагаан дээр ямар хүмүүсийг тавиад одоо ингээд дараалалаар нь жишээлбэл өөрчлөлтийг удирдах авчих хоёр бас аюул чухал. Тэрэн дээр мэдээч хэрэг яг чиний хэлсэнчлэн мэдээллээр маш сайн хангаад тэгээд өөрчлөлтийг ингээд дараалал шатаараа ийм шатааратаар хэрэгжнэ гэдэг юм мэдээллүүдийг өгөөд ингээд хинэн удирдаад хинэн дундаа яваад хинэн араас нь дагаа явах гэдэг маш сайн тооцоод оролцогч талуудаа зураглаад хийгддэг ийм нөгөө харилцааны л бас л нөгөө мап л та тий. Одоо нөгөө тэр харилцааг зохион удирдах гэдэг төрөөшлөг удирдсан нөгөө ковидын үеийн менежмент яаж фейлдснээс бид нар харсан шүү дээ. Одоо тэр нөгөө гонцгой комиссууд би ч гэсэн яг тэрийг ингээд өөрийн биеэр мэдэрсэн дээ ингээд хөдөө явахаас аргагүй болол ингээд зөвшөөрөл авахгүй 7 хоног би одоо эдэн газар руу эдэн ч мэйл ицсэн тий. Тэнд ингээд яг тэр харилцааг зохион байгуулах тэр менежмент ерөөсөй байхгүй болов яг хотын төвшөнд аваад үзэх тий. Ямар мэдээллийг хинээр дамжуулж хүргэх вэ гэдэг энэ нөгөө crisis үеийн тий хямралын үеийн communication аюу дутуу явсан. Одоо тэгээд мэдээж хэрэг иймэрхүү хямрал бол манайх шиг газар одоо цөөхөн тохиолж исэн болохоор туршлагагүй байх л та. Гэхдээ ер нь бол энэ үеэр усны аюултай тий газруудад ялангуяа яадаг вэ гэхээр нөгөө одоо ингээд цэврус бохирдсон шүү, усууж болохгүй шүү. Юм тэгээ янз бүрийн нөгөө манайх ковидын үеиг шиг янз бүрийн буруу мэдээлэл аяг тараад эхэлдэг байхгүй юу? Одоо ингээд юу яахгүй гэж байна, цаагаар чинь тарцсан гэж байна. Угаасаа гарцсан байгаа юм байна гэж ингээд нэг орон үндэсгүй худал мэдээлэл яваад байдаг шүү дээ. Тэр үед ер нь одоо жишээлбэл манайхан хорооны ажилтнуудаараа дамжуулаад гэлс яаж мэдээллүүдийг айл болгонд хүрэх гэдэг ч юм уу тий. Яг энэ удаад бол хідүүлээ тамга тэмдэгтэй аль бие усны баланкн дээр юугаа гаргаж байгаа энэ хүргэх ёстой мэдээллийг гаргаж агаад хорооны ажилтнуудаар үзүүлээд айл болгоны хаалт тогшуулаа явуулчих гэдэг ч юм уу тий. Энэ үед бол ийм communication тохирох юм байна. Энэ харин ийм аюултай нөхцөлд хэдүүлээ social дээр одоо инфлюенсерүүдийг ашиглая. Хүн болгон үздэг хүмүүсээр дамжуулаад зөв мэдээллийг хүргэчихье гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар crisis-ийн үед одоо communication-ыг хинээр дамжуулж ямар мэдээлэл хүргэх вэ гэдэг шийддэг байхгүй. Гэхдээ энийг хийхгүй маш их удснаас болоод буруу мэдээлэл түгээд тэгээд бусдад маш их дарамттай ажилт хөрлөлуудад ингээд чиний нөхцөл байдлыг бас бий болгоод бид нэр ч гэсэндээ хамттай байсан хэцүү нөхцөл байсан шүү дээ тий. Ер нь бол яг мэдээлэл хаалттай үед л хүмүүс маш их гомдол гаргаж дургуутдаг байхгүй. Хувьдаа тодорхой ингээд мэдээлэл ил тод нээлттэй үед ер нь бухимдал баг төрөн шүү дээ. Угаасаа мэдж байгаа юм чинь тий. Одоо энэ бол бухимдаад байх асуудал биш ээ гэдэг нэг талдаа гарцсан юм чинь тэгээд дараачих үйл ажиллагаа руу ороо авчиж байгаа байхгүй. Надад тэр Бостон хотын жишээ надад аюу сонирхолтой санагдчихсэн. Яаж вэ гэхээр бас л нөгөө манай Улаанбаатар хотчиг зам хагарчлаа тий энд тэнд нүх гарчлаа тэрийг засмаар байна энийг засмаар байна гэдэл ингээл ерөөсөө юу цайжрахгүй байна хин ч юу ч засахгүй байна. Одоо энэ засгийн газар энэ манай энэ хотын удирдлага гэж нэг юм том хар хаалттай хайрцаг шил байгаад байна тэргээд ингээд маш их гомдол гарч исэн юм байна л да. Тэгээд тэрэн дээр бол манай Бостны хотын удирдлагууд ийм operational
visual map буюу үйл ажиллагааны зураг гэдэг юм гаргаад олон нийтэд нээлттэйгээр байршуулсан байгаа байхгүй. Тэнгүүд за удахгүй энэ замуудыг засна, энэ нүхнүүдийг бөглөн бүгэлцэн засцсан замуудыг бол ногооруулад явж байгаа. Тэнгүүд удахгүй засах одоо хэсгүүд байгаа шүү дээ, тий. Тэдрийг улаанаар ингээд тавиад эхэлж байгаа. Тэгтээ одоо тэр хотын захиргааны хийж байгаа тэр ажил байгаа шүү дээ. Ерөөсө хурдан нэмэгдэг байхгүй. Зүгээр л бид нэр ингэж ажиллаж байгаа шүү гэдэг ил тод мэдээлэл нээлттэй өгөөд харагдахуус одоо энэ нүх бөглөгдөж чинь энэ зам засагдаж чинь гэдэг л мэдээлэл байхгүй. Тэгээд эхэлсэн чинь иргэдийн өөрийнхөө хотын захиргаад итгэл удирдлагуудад итгэл 40% нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсө мэдээлэлээ хаагаад байгаа л буруудаад байгаа болохоос биш хийж байгаа хурдандаа хийж байгаа ажил бол дараагийн асуудал байдаг гэдэг communication-ийн асуудал. За баярлалаа. За ингээд Cappuccino Time podcast-ыг ингээд өндөрлөе те. Одоо хоёулаа чинь бол хувь хүний төвшөнд ярьж ирсэн байгууллагаар орлоо. Дараа нь хот руу орчлоо те. Засгийн газар орохоос өмнө зогссон байлаа те. Тэгэхгүй нэг одоо нэг харилцааны crisis communication-ыг орцсон шүү дээ. Нөгөө илүү деталь болоо явчих бах тийм ээ. За тэгээд яг битээ бас одоо харилцааны талаар подкаст хийжсэн юм маань өөрөө бас харилцаа учраас зарчмаа баримтлах хэрэгтэй тий. За ингээд подкаст өндөрлөе. Манай подкастын зочноор Гүрэн Академийн модератор багш их цэцэг за хөтлөгчөөр бизнесмен ерхий редактор даваад ирж миний бие ажиллаа. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Баяртай.